Эрдэнтес гадна Монгол Улс яваад өгсөн гэх юм үнэн үү? Монгол Улс бас яваад өгсөн, Асгат яваад өгсөн. Бүгдийг энэгээр тавиад туудсан байна гэж. Би танд энэ ч бичиг үзүүлээд байна шүү дээ. Энэ газрууд энэ асуудлыг зөвхөн одоо энэ чэний хийвэл хийнэ, хийхгүй бол өшөө Монгол Улсын засгийн газрыг оролцуулаад бид нар will never be хизээч бид нар энэ асуудлыг бас ярихгүй гэд өгцөн байгаа байхгүй юу? Хүний алаагүй бавгаан арьсан дээр бид нар хаашаа яаж зөв хуваарлах уу гэдэг энэ хэрүүл уруулыг бид нар одоо энд хийх ямар ч боломж байгаагүй, цаашаа ч гэсэн байхгүй байсан шүү дээ. Тийм учраас энэ шийдвэр энэ Оросын холбооны улсын өмчөд байсан 49%-ийг энэ Монгол компани олоод аваад ирж байгааг яах юм бэ л гэж. Би тийм учраас та нар ингээд буруу яриад байгаа юм. Монроос цэвэд бас яваад өгцөн. Хин хаашаа юу яваад өгцөн? Харин хүрээд ирсэн байхгүй юу? Энэ Эрдэнтийн 49 нь хүрээд ирлээ. Монроос цэвэд мэтийн харьд байсан 49 нь Монгол руу хүрээд ирлээ. Яваад өгцөн гэдэг юм би тэрийг ойлгохгүй юм. Тэгээ тэрийг нэг Монголын нэг компани ингээд аваад ирэхээр бүгдээр тал талаас нь боорлож байгаа байхгүй юу? Би энэ бодлогыг ерөөсөй ойлгохгүй. Эсвэл ингээд Орос дээр хайр гүрэнд энэ 49% нь байж ах ёстой байсан юм уу? Орос нь 49%-ийнхаа дивидендийг авч яваад энд Оросын захирал хурж ирж ажиллаад өндөр цалинтай Оросын мэргэжлэнүүд ажиллаа. Одоо бид нар энэ үйлдвэрээ 30-40 жил ажиллуулсан цаашаа монголчууд бүрэн аваад явах бололцоотой шүү дээ.